Бүлэг 48. Маргааш өглөө тэд бүгдээрээ цахиа архийг нүдээ хөхөртөл хүлээв. Ноён Беннет бих цаас нийлүүлэх тун дургуг мэдэх боловч өдгөө онцгой тохиолдолд бол өөрийгөө хүчлэн гэж найдана. Даанч хүлээл талаар боллоо. За ямар ч гэсэн тэдэнд дуулахс аятайхан мэдээ одоохондоо үгүй бололтой. Ингээд ноён Гарднер тэр дорой замд гарлаа. Цаашдаа нөхцөл байдал ямар байгаа тухайн мэдээг Лондонгоос байнга авахар болсон тул түүнийг мартахад бүхний сэтгэл хөнгөрөв. Бас уулзсан даруйда ноён Беннетийг гэрт нь буцаана гэж амласнаар дүүгээ ихэд баярлуулжээ. Яагаад гэвэл түүний нөхөр халц тулаан хийж амь насаа алдна гэдэгт хадагтай Беннет эргэлзэхгүй байсан юм. Хадагтай Беннет Гарднер хэд хоног энд үлдэж хадам дүүгээ сахихаар болжээ. Нагацэгч Филлипс бас ойр орхон зочлно. Сэтгэл санааны хувьд дэмжиж тайтгаруулах санаатай гэж ярьдагч эрэх таландаа ноён Уикмийн тухай ямар нэг онцгой мэдээ авчирч бүхний сэтгэлийг уймуулна. Эндхийн хүмүүс одоо Уикмиг ам уралдан муулах тэмцээнд ханцуу шаналн оржээ. 3 сарын өмнө Тэнгэрийн элч шиг цэвэр ариунд тооцож байсан мөртлөө одоо бол мохлог болгонд өртөө хөөхөн бүхний хормог чангаасан гих шахуу ярина. Уикмаас илүү нүгэлтэн үгүй болж түүний сүсгтэй царайд итгэсэн хүн байхгүй боллоо. Элизабет тэдний хэтрүүлгийг эсэргүүцвч зарим тал дээр бас санал нийлнэ. Цуу ярианд итгэдэггүй Жэйн хүртэл итгэл алдарч эхэллээ. Ноён Гарднаас 2 хоногийн дараа цахиа ирв. Тэр Лондонд эсэн мэнд хүрэлцэж ирэнгүүт ноён Беннетийг хайж олоод гэртээ аваачжээ. Тэд хамтдаа Лондон орох замын өртөөнүүдээр орсон ч ямар нэг сураг гаргаж чадаагүй гин. Харин одоо Лондоны зочид буудлуудаар сураг ажиг тавьж эхэлжээ. Ноён Гарднер энэ үр дүнтэй ажил гэдэгт итгэхгүй байгаач ноён Беннет зүтгэсээр байх тул туслахаас аргагүй болсон гин. Бас ноён Беннет гэртээ буцахаас эрс татгалзаж байгааг дуулгажээ. Мөн хурандаа Форстерт захаа бичиж Уикмийн бөгж мэдэх хамаатан садангууд Лондоны хаана байдгийг найз нараас нь асууж өгөхийг гуйжээ. Элизабетээс ч бас энэ тухай асуусан байна. Харамсалтай нь Элизабет энэ талаар юу ч сонсоогүй. Одоо энэ айл өглөө бүр захаа архийг түгшин хүлээдэг ажилтай боллоо. Гэтэл хамгийн түрүүнд ноён Коллинзоос захаа ирсэн байв. Тэр захаандаа болсон явдалд харамсал илэрхийлээд Лидигаан ийм ёс зүйгүй алхам хийсэн нь хэд эрхлүүлж хүмүүжүүлсний гай гэж дүгнжээ. Гэхдээ та бүхнийг тайвшруулахын тулд хэлэхэд төрөлхийн тийм охин байж мэднэ. Манай эндхийн бүхэн Лидиагийн жигшүүрт үйлдэл бусад охидын ирээдүйн сайн сайханд засаршгүй сэв суулгалаа гэж үзсэн. Ийм гэр бүлийн охидод анхаарал хандуулах эр хүн алдахгүй гэж хатагтай Кэтрин бас хэллээ. Хэрв өнгөрсөн удаад Элизабет надаас сатгалзаагүй бол хамаатны хувьд миний нэр одоо бас сэвтэх байжээ. Өөдгөө охиноос үрд тангараг таслах нь зөв. Үйлийн үрээ өөрөө эдлэг гих мэтээр бичсэн байв. Ноён Гарднер хурандаагаас хариу авсны дараа сая захаа бичв. Хороонд ноён Уикми Лондонд хамаатан саднуудын тухай мэдэх хүн нэгж байсангүй. Гэтэл харин мөрөөдөө тоглоомын өрийн овоог ардаа үлдээс нь тодорхой болжээ. 1,000 фунтын өртөө гэж хурандаа халаглан бичсэн гин. Лондонд ч бас өр ширтэн тодорхой болсон гэжээ. Ноён Беннет өчнөө бүтлгүүцсний дараа 90 хайх ажлыг ноён Гарднерт даатгаад бям гарагт буцахаар болсон гин. Хүүхдүүд нь ээжигээ баярлуулахаар энэ мэдээг яаран дуулгасан ч байдал бүр эсрэгээр эргэв. Юу гинэ? Уикмтэй нёгийгээ үзэж охинтойгоо гэрлүүлэхээс нааш эргэж ирэх ёсгүй гэж хадагтай Беннет хашгирна. Хадагтай Гарднер гэрээ санаад хүүхдүүдийн хамт буцахаар шийдэв. Гэхдээ тэр Элизабет ба ноён Дарси нарыг гайхсаар буцсан юм. Уг нь ноён Дарси түүнд хичнээн халамж анхаарал тавьж байсан билээ дээ. Гэтэл одоо нэгч захаа бичихгүй таг болжээ. Ийм хүнд байдалд орсон атал ядахтаа тайтгаруулах хідэн үг таталмаар юм да. Дарси яагаад таг болсныг Элизабет өөрөө ч гайхна. Түүнд хайртайгаа нэгэнд мэдсэн тул хэрв захаа ирсэн бол хүнд дарамт нэмгэрч олон нойргүй шөнөөс зайлсхийж мэдхээр байсан. Ноён Беннет эргэж ирээд сурсан зангаар таг дуугүй сон. Лондонг зорьсон ажил хэргийнхэн тухай ам нээсэнгүй. Бүр орой болсон хойно Элизабет сая нэг Лидиаг дурсаж зүрхлэв. Энэ тухай ярих хэрэггүй. Төлөөсийг амсах ёстой хүн нь надаас өөр хинж биш. Өөрийгөө тэгтэлцэмлэх ёсгүй юмсан. Элизабет амьдрал ядаж ганц удаа гимших боломжийг надад хайрал. Санаа бүү зовоо. Би галзуу орчихгүй. Энэ бүхэн удахгүй дуусна. Та тэднийг Лондонд бөгж байгаа гэж бодож байна уу? Өөр хаана ингэ сайн нуугдах вүлээ дээ. Тэр аз жаргалтай байгаа бололтой. Тэндээ их удах байх.
Элизабет, аав нь 5 сард чиний өгч асан зөвлөгөөнд уурлахаа болсон. Уг нь анхааралтай сонсох ёстой байсныг өнөөдрийн явдал харууллаа. Ээждээ цай өгчхөөд ирсэн Жэйн тэдний яриаг тасалжээ. Ээж чинь жүжиглэж байгаа юм аа. Би ч бас маргаашнаас номын санд хэвтэж, унтлагын хувцснаас салхаа байж, босдод аль болох их төвгүүдий байз. Эсвэл Кити гэрээсээ орсны дараа тэгдэг чинь билүү? Гэх мэтээр ноён Беннет уурсна. Аава, надад орох санаа хизээж төрөхгүй. Хэрвээ би Брайтон явсан бол Лидиатай харьцуулшгүй бие зүг авч явах байсан. Юу гинэ? Брайтон гэсэн үү? Би чамайг хаашаа ч явуулахгүй. Сэрэмжтэй байх ёстой гэдэгт би суралцлаа. Энэ хичээлийг мэдрэх ёстой эхний хүн нь чи. Цаашдаа манай гэрт цэргийн дарга айлчлах нь бүхэл нэг байрын зайд ойртохгүй. Адаглаад бостой хамт өглөө эрт бас сурах хүртэл би чамайг ямар нэг үйлчлэгт явахыг хориглож байна. Өдөр бүр ядахтаа 10 минутыг үр ашигтай зүйлсээр зориулснаа батлаагүй тохиолдолд чи гэрээсээ гарахгүй. Кити занал хийллийг үнэн мэд хүлээж аваад мэгшиж эхлэв. Уйлгаа болоо. Ойрын 10 жил цай охин байж чадвал би чамайг өөрөө дагуулад хаа нэг тийшээ явна гэж эцэг нь тайвшруулна. Бүлэг 49. 2 хоногийн дараа Жэйн, Элизабет хоёр байшингийн арын модод гудамжинд салхилж явдал бойдоо тэднийг тосч яран алхахыг анзаарчээ. Авхаа, хотоос ямар мэдээ ирснийг сонирхож болох уу? Гэсэр Жэйнд хандав. Юу мэдээ өгдөг лээ? Оо, та мэдээгүй юм уу? Ноён Гарднераас манай эзэнд хагас цагийн өмнө яралтай захаа ирсэн. Эгч дүү хоёр шууд гэрлүүгээ яарлаа. Хооллох хөрөө номын саяар нь хаа сайгүй хайгаад эцгийгээ олсонгүй. Гэтэл зарц гарч ирээд эзэн ойроо явсан тухайд болгов. Мэдээж хоёулаа гэрээс ухасхийн гарч ойг чиглэнгүйлээ. Элизабет хавгүй гавшихаа тул удалгүй эгчээсээ төрүүлээд эцгийгээ гүйцэж очсон юм. Аваа, нахтаас ямар мэдээ ирсэн бэ? Сайн уу муу юу? Бидэнд одоо сайн мэдээ ирнэ гэж үү дээ. Алив чангуунш, би сайн санахгүй байна. Гэт халааснасаа захиа гаргаж өглөө. Энэ үед Жэйн бас амжиж ирэв. Нагад зах бичгтээ ноён Беннетийн мордсон тэр орой оргодлоодын бүгэх газрыг санамсаргүй олж өөрийн биеэр уулзсан гин. Тэд гэрлээгөө бөгөөд гэрлэх төлөвлөгөөч байгаагүй бололтой. Гэхдээ гэрлэхийг тулгуул бас зөрүү хөдлөхгүй нэлт. Лидиагийн зүгээс болзол тавьж байна. Юуны өмнө чиний охидтой үлдэх 5,000 фунтээс бусадтай ажил хувийг хүртэх тухай амлалт бүхий бэлэглэлийн загтал хэрэгтэй гинэ. Мөн амьд байх хугацаанд жил бүр 100 фунтыг Лидиад өгч байхаа. Тэр загтлаар баталгаажуулах ёстой гинэ. Чамтай зөвлөлтгүйгээр би даа мэдээж шийдэх боломжгүй тул буйхаа шудангаар захаа илгээж хариуг аль болох түргэн ирүүлнэ гэж найдаа. Төвний болцлоос үзвэл Уикэм бас ч гэж бүрэн мөсөн сүүрсэн хүн биш бололтой. Хүмүүс альваа хэтрүүлэхтэй сайхан доо. Тэр бөхөр ширээ дараад цаана нь хангалттай мөнгөтэй үлдэх санхүүгийн чадамжтай юм байна. Хэрв чиний нэрийн өмнөөс мэдэж хөтлөх итгэмжлэлийг дадуугвал би ямлал загтал үйлдгэе. Ингэснээр чамд наашаа ирэх хэрэг гарахгүй болно. Надад найдаж тодорхой хариу хурдан явуулаарай. Лидиаг манай гэрээс нөхөрт гаргах нь зөв байх. Лидиа өнөөрөө манад ирж байрлаа гэжээ. Та хариу захаа бичсэн үү? Гэж Элизабет сонирхно. Одоохондоо үгүй. Аваа, гэртээ харж яг одоо хариу бичээчтэй. Хорон бүр үнтэй гэж эцгийн назгаарл дургуулгах Элизабет яншив. Аваа, энэ захаа бичих тань төвхтэй байгаа бол би бичье. Хэмээн Жэйн санал хэллээ. Төвхтэй байна аа. Гэхдээ яах ч арга алга. Та Лидиагийн малсыг зөвшөөрч байна уу? Гэж Элизабет лавлав. Зөвшөөрхөө. Тэр Уикэм ийм нэгсний төлөө би бүр ичиж байна. Гэхдээ тэд гэрлэх ёстой. Мэдээж гэрлэх ёстой. Өөр яах вүлээ дээ. Гэхдээ нагац чинь энэ бүхний төлөө хичнээн мөнгө өрсөн бол гэх нэг асуулт. Тэр зардлыг би яаж төлж барагдуулах вэ гэх нөгөө асуулт намайг зовоож байна. Нагад захын өрсөн мөнгө гэж та юу ярина вэ? Хэмээн Жэйн гайхна. Миний амьддаа өгөх 100 фунт. Гэрээслэж үлдээх 5,000 фунтын хувийн төлөө нэг чирүүл ухаантай ир хүн Лидиатай гэрлэхгүй л дээ. Нэрээ тийм юм байна шүү дээ. Өөр ширээ төлөөд бас амьдрах мөнгөтэй үлдэн гэсэн билүү? Агийн гар оролцсноос зайлхгүй. Их өгөөмөргүй юм. Уикэм 10,000 фунтээс бага мөнгөний төлөө Лидиаг эхнэр болгож авах тэнэглэ биш ээ. Би түүнийг их дутуу үнэлжээ. 10,000. Бурхан минь. Бид ядаж талыг нь яаж төлж барагдуулах билээ дээ. Ингээд бүх таг дуугүй алхасаар харж ноён Беннет захаа бичгээр номын сандаа оров. Эгчдөө хоёр зоогийн өрөөнд суугаад хүлээн.
За ямар ч тач гэрлэхээр болж ах шиг. Чихтэй явдал боловч бас Вэкмийн ааш аваар тэсхийн аргагүй бөгөөд аз жаргалтай амьдрах магадлал хичнээн бага байлаач бид баярлахаас өөр аргагүй. Леди аминдээ гэж Элизабет өглөнө. Леди яг сэтгэлээсээ хүндэлтгүй бол яагаад ч гэрлэхгүй. Тэгээд ч нагаа цах 10,000 гаргасанд би итгэхгүй. Өөрөө гэр бүлтэй хүн шүү дээ. Юу гэж тийм их мөнгө өрхөвдөө. Хэмээн Жэйн өглөнө. Хэм цохор зоосгүй болохоор түүний өөрийн хинжээ нагцын зардал хоёр яг тэнцэнэ. Ямар ч тохиолдолд бид түүнд талархах ёстой. Леди гэртээ аваачаа түшиж дэмжиж байна шүү дээ. Тэгээд байхад нь талархах сэтгэл төрөхгүй бол хизээш аз жаргал амсахгүй гэсэн үг. Бэргэн гэртээ уулзаа тэр яасан бол доо. Харин би Ледиг аз жаргалтай амьдрна гэж найдаж байна. Вэкм гэрлэхийг зөвшөөрсөн гэдэг чинь үнний замыг сонгосны шинж. Харилцан хайр тэдний холбоог гихчүүлнэ. Амгалан тайван ухаалаг амьдарснаар энэ бүхэн мартагдана гэж Жэйн итгэлтэйгээр ярина. Үгүй ээ. Тэдний хийсэн үйлдэлийг хэн ч мартахгүй. Тэгээд энэ бүхний тухай ээжтэй дуулах ёстой гинэд санаж ааваасаа зөвшөөрөл хүсв. Эцэг нь толгой өндийлгэлгүй хэллээ. Хүснээ хийцгээдээ. Нагцын захиаг авч болох уу? Юу дуртайгаа аваа. Битгий цаад болоод бай. Мэри Кити хоёр ээжийн дэргэд байх тул Жэйн болсон явдлыг товчхон дуртаад захиаг уншиж өглөө. Леди удахгүй гэрлэх боломжтойг дуулаад хатагтай Беннет баярлан хөөрөв. Охин гэрлэх нь чухал бөгөөд аз жаргалтай сайн сайхан амьдрах хэсэг нь түүнд хамаагүй байж. Хүмүүсийн хэл амны тухайд тэр бас огт үл тоон. Хайрт Леди минь 16 татаа нөхөрт гарах байх шүү дээ. Миний сайн ах. Ингээд хормын хувцс чимэглэл гэж юм байна. Би одоохон доош бууж охиндоо хидийг өгч чадах. Ноён Беннетээс асууя байц. Би ямар их баярлаж байна гэж. Ууган охин нь түүний хөөрлийг намжааж ноён Гарднерт өртөө болж үлдсэний ойлгуулахыг хичээнэ. Харин хатагтай Беннет энэ яриаг өстөө авч хэлэлцэхгүй аж. Хэм нам ёсоор болжээ. Нагцын санаа тавхаас өөр яах билээ дээ. Хэрвээ тэр гэр бүлгүй байсан бол бүх хөрөнгө мөнгө нь минийх болох байлаа. Урд авч байсан хитэн бэлгээс тооцвол энэ удаад харин тусалсан шиг тусалжээ. Ингээд охин минь нөхөрт гардаг байжээ. Хатагтай Вэкм гэж дуудуулах нь. Чи хүнд чимхтэй байна шүү. Би догтлоод үзэх цаас нийлүүлж чадхааргүй болчихлоо. Жэйн, чи миний хэлхийг буулгадах та. Тэгээд хэрэгцээд бүс даавнуудыг тоочж гарав. Жэйн харин эхлээд аавын захаа бичиж дуусахыг хүлээх ёстой гэж байж түүний яриаг арай ядан тасалж билээ. Гэхдээ л хатагтай байдгаараа гүжүүлнэ. Би Филипс нагцынд очиж сайхан мэдээд уулгая. Эргэж ирээд хөршүүдээ урнаа. Алло, сүнхт хэрэг бэлт гэж хэлээ. Цэвэр агарт гарыг байц. Ледигээ нөхөрт гарч байгааг тэмдэглээд зарц нарт бас даарсаа аялгалнаа. Бодод талархаж эхлэхэд Элизабет харин тайван орчинд бодол хийлгээр өрөөндөө оров. Хөөрхий Ледия их хүнд байдалд оржээ. Ирээдүйн амьдралд нь гэр бүлийн аз жаргал ба эд хөрөнгө эс харагдана. Гэхдээ ердөө 2 цагийн өмнө байдал ямар байсныг санвал ингэж эргэсэнд нь гэр бүлээрээ талархвал цохилтой. Бүлэг 50. Бүх орлогоо шууд өргөхгүйгээр зохих хуримтлал үүсгэх тухай ноён Беннет урд нь нэг бус удаа бодож үзсэн. Энэ санааг эртхэн хэрэгжүүлээгүйтэй одоо ихэд харамсна. Тэгсэн бол ахтаа өөртөө болж үлдэхгүй байсан юмсан. Английн хамгийн өчүүхэн эрийг охинтойгоо суулгахаар ятгаж нэр төрөө сэвтүүлэх ажлыг тэр дангаараа хийж болох байв. Хадам ахыг энэ хэрэг татаж оруулсандаа тэрээр ихэд харамсах ба хичнээн зардал гарсныг мэдэж авах бас хэрхэн хурдан барагдуулахаа тодруулахыг хүснэ. Тэд залуудаа хуримлал үүсгэх тал дээр өөр санаа зовж байсангүй. Өв залгамжлах хүүтэй болно гэж итгэх ба 5 охинтой болсон хойноч тэгж найдсаар байж билээ. Тэгээд бүр мөсөн урам хугарах үед айл хэдийн оройтсан байжээ. Хатагтай Беннет аж ахуйгаа авч явах чадваргүй ба нөхөр нь эрхчлөөн дуртагаас болоод тэд орлогоо нэмэгдүүлж огт чадсангүй. Ямар тааж охтын инжин зориул нь 5,000 фунтыг хойш хийж нүгсэн ба харин хэд ногдох нь гагцхүү эцэг эхийн үзэмжээс хамаарах юм. Харин одоо Ледигийн болцлыг хүлээж авахаас аргагүй тул цаашдын алхмыг хадам ахтаа даадахаас өөр яалтаа билээ дээ. Тэгээд ч одоохондоо жилийн 100 фунт төлнө гэдэг харин ч хөнгөн тусч байгаа хэрэг. Охиноо гэрлүүлэхэд түүний оролцоо бараг гарахгүйг ойлгов. Тиймээс бошуухан цагтл бичээд илгээжээ. Тэр хооронд мэдээ хав ойрд айл хэдийн тарлаа. Хорон хилд хөршүүд ийм нөхөртэй болсон хойно Ледигийн амьдрал там болно хэмээн зөвгнөн. Хатагтай Беннет нуувчаасаа гарснаас хойш 2-7 хоног өнгөрсөн ч баяр хөөр нь харин намжсангүй. Ледигийн шившигт үйлдэлийн төлөө ичиж завах зүйл түүнд байсангүй. Одоо тэр хуримнаас өөрийг бодгоо болов. Гойлын хувцс чимхтэй сүгийх тэрэг. Тэвдэж яарах зарцнаар нүдэнд нь үзэгдэнэ. Тэр бүхэл охиндоо байр сууц хайж
ирээдүйн хүргэний орлогыг мэдэхгүй мөртлөө жижигхэн сөргөө гих шалтгаанаар голж шилнэ. Байрны сэдвэр элдвийг ярихт нь ноён Беннет цаад хийсэнгүй. Гэвч хоёулахнаа үлдсэн хойноо хэлжээ. Таны голж шилээд байгаа олон ор дургуунд тэр хоёр хизээж орж чадахгүй гэж би бодож байна. Би хувьдаа тэднийг манай лонг бууранд ирж амьдрахыг зөвшөөрөхгүй. Хатагтай Беннет удтал маргасан ч нөхөр нь байр сууриндаа хатуу зогслоо. Түүгээр зогсохгүй Лидиад ямар нэг анхаарал халамж тавьж туулж дэмжих ёсгүй тул хормын гоёлд нь сохор зоосч өгөхгүй гэж мэдэгдэв. Хатагтай Беннет түүнийг яагаад ч ойлгож чадсангүй. Охиноо яаж үзэн ядахаараа зайлшгүй хэрэгтэй бүхэнд хүртэл гар татдаг байна вэ? Хормын даашинзгүй ёслол гэдэг түүний хувьд Лидиагийн оргож босч бас үкэмтэй хууль бус хамтран амьдарснаас хавьгүй илүү готомшиг гинэ. Харин Элизабет ноён Дарсид хамаг үннийг хэлсэндээ харамсаад барахгүй суув. Лидиа нэгэнд гэрлэх юм бол түүний оргож боссон тухай дуулааныг хоолын хүмүүсээс нууж болох байсан шүү дээ. Ноён Дарси ам алтна гэж айсан юм биш. Гэтэл ноён Дарсигаас өөр хинж түүний дүүгийн муу ааш аврын тухай мэдлээгээд Элизабетийн сэтгэл ингэтэл өвдөхгүй байсан юм. Энэ нь Элизабетэд муугаар нөлөөлөх магадaltaй учраас тэгсэн юм биш. Угаасаа тэдний хооронд туйлшгүй хавцал бий. Лидиа хүний ясаар хурмилсан байлаач ноён Дарси эдэс бүрээрээ үзэн яддаг хүнтэй дөнгөж саяхан хамаатан садан болсон гэр бүлтэй холбогдохгүй нь мэдээж. Тэр зайгаа барих болно. Тэгэд Элизабет ад жаргал бэлэглэх түүний тэмүүлэл үгүй болно. Яагаад гэдгийг мэдгүйч Элизабет гомдож гонсоож байв. Дахиад Дарсигийн хүндэтгэлийг хүлээхгүй болсноос тэгж байж болох юм. Эсвэл хизээж авахгүй захаанаас болсон уу? Дахин уулзах магадлал тэг болсон энэ цагаар зөвхөн Дарситэй ад жаргалтай байж чадхаа тэр дэндүү ихээр мэдэрнэ. Ердөө 4 сарын өмнө нэцэгдсэн тэр хүсэлтийг Элизабет өнөөдөр дуртаяа хүлээж авах санаатайг мэдвэл Дарси хүл газар хүрэхгүй баярлах байсан бизээ. Дарси мэдээж хамгийн өндөр сурвалжтан мөн. Гэхдээ л тэр хүн болохоор хорвоогийн баяр баясгалангаас ангид биш. Дарсигийн ариншин ба авьяас чадвар өөрт нь хамгийн их нийцхийг одоо л ойлгов. Түүний анхаарал халамж Элизабетийн хүсэлд яав цав нийцэхэр байв. Уг нь тэд заяа холбох юм бол хоёуланд нь ашигтай. Элизабетийн хөгжилтэй цаваа цангийн нөлөөгөөр Дарсигийн зүрх сэтгэл зөөлрч ааш аврын засрах байсан. Харин Элизабет түүний хамгийн энгийн харилцаанаас хүртэл ашиг тус хүртэх байлаа. Харамсалтай нь ийм оновчтой гэрлэлт болох заяа дутжээ. Эсвэргээр шаал ондоо зарчим дээр тулгуурлан босч улмаар Элизабетийн гэрлэлтэнд цаад учруулах өөр нэг холбоо бэхжихээр тэмүүлж явна. Лидиа ар гэртээ ад үзэгдснээр Вэкэм тэр хоёр яаж амзуухыг Элизабет төсөөлж чадахгүй байв. Ямар тааж хамтын амьдралын баяр баясгалан гэх юм тун хурдан дуусах нь мэдээж. Ноён Гарднер удаах цахааг илгээж авсан хариултанд сэтгэл ханамжтай байх ба дүүгийн гэр бүл бүх талаар туслахаа илэрхийлжээ. Тэрээр цааш бичгтээ. Ноён Вэкэм хороогоо бүр мөсөн орхиод танил генералыг бараадан байнгын аримд албахших болсон. Шинэ хуаран алс умар зүгт байрлах тул хормын яслын дараа удахгүй марднаа. Миний би хурандаа Форстерт захаа бичиж Вэкэмээс авлахтаа бүх хүнд өр ширээ удахгүй барагдуулах амлалтыг нь дамжуулж өгөхийг гуйлаа. Хормын яслыг 7 хоногийн дотор амжуулна. Тэгээ шинэхэн хос замд гарах байх. Эхнэрийн хэлснээр манай охин умард зүгт мордохын өмнө гэрээрээ ороод гарах хүсэлтэй юм байна. Ноён Гарднер энэ талаар дэлгэрэнгүй тайлагнажээ. Энэ мэдээг аваад хатагтай Беннетээс босд нь сэтгэл хөнгөрөн урт амьсгаа авч билээ. Хатагтай Беннет харин үгэлсэн хэвээр. Хуучин хооронд манай Лидиад таалагдсан өчнөө дарахнаар үлдлээ. Тэднийг ингэж салах нь муу хэрэг. Шинэ хоронд сайхан залуус байх эсхийг хэн мэдлээ дээ. Лидиагийн гэрээр ороод гарах хүсэлтэнд ноён Беннет эрс татгалцсан боловч Джейн Элизабет хоёр тасралтгүй гуйж ятгах тул удтал тэнэгэлцсэний эцэст хоёр том охиноо хүндэтгэх үүднээс сайн нэг зөвшөөрөл авчээ. Нөхөрт гарсан охиноо эндхийн хүмүүст харуулж гайхуулна гэхээс хатагтай Беннет хөл газарт хүрэхгүй баярлав. Зөвшөөрсөн тухай захиаг эцэг нь бичлээ. Ингэснээр тэд хормын яслал үйлдэнгүүд Лонгборнд ирэх ёстой болжээ. Гэхдээ Вэкэмийг ирнэ гэдэгт Элизабет эргэлзэж байсан юм. Бас хөргөм болоогүйсэн бол тэр Вэкэмтэй дахин уулзахыг яагаад ч хүсэхгүй байсан билээ. Бүлэг 51. Хормын өдөр болоход хоёр эгч нь Лидиагийн төлөө өөрөөс нь илүүтэйгээр санаа зовж гэгэлцсэн байх. Тэдний гэрт нь авчрах сөөх тэргийг үдийн зог хамт барихаар тооцоолон хот руу эртгэн явууллаа. Шинэхэн хосыг тосч авахаар зочдын өрөөнд бүгд цугларчээ.
Сүйх тэрэг давжаанд тулж зогсоход хатагтай байныг баяр хөөрөөр гийж, нөхөр нь харин барааж охид тогтолсон царайтай байв. Хаалга цэлээд л нээгдээд Лидия өсрөн орж ирлээ. Ээж нь тоцч тэврээд араас нь орж ирэх Уикэнд гараа ялдам сонгож инээмсэглэнэ. Тэдний аз жаргалд огт үл эргэлзэх оргилон сэтгэлээр аз жаргал баяр баясгалан гэрөв. Ноён Беннетийн царай байдгаараа бараагаад ам нэгээгүй гэхэд болно. Залуу хасын энд байгаа туйлаас цухалдаж буйн илт. Элизабетэд энэ байдал огт таалагдаагүй бол угаас гэрхаа зангуу ээж нь хүртэл анзаараад айдас тавтаж билээ. Лидия харин урдын адил жолоогүй, тэнэгдүү, аимшиггүй чигээр үлджээ. Бүгдээс нь өрөөл нэхэж, өрөөг тойруулан харж, зарим нэг өөрчлөлтийг дурдаад энд ирээгүй их удснаа гайхав. Гайхалтай нь Уикэнд харин эвгүүцсэн шинж огт алга. Сэтгэл татам инээмсэглэл ба найрсаг яриагаараа хэрэв Лидиагийн гэрийнхэн түүний зан арашингийн тухай юуж мэдгүй. Бас энэ гэрэлтийн төлөө өчнөө зовж шаналаагүй байсан бол бараг алт шиг хүргэн гэж бодтол хоостно. Басан бүхний дараа гэрт орж ирээд ингэж аашлан чинээ төсөөлөөгүй Элизабет ухамсаргүй хүн хизээж хаанч ширэн нүүрэлдэг юм байна хэмээн боджээ. Гэвч ам уралдуулж бурах ээж охин хоёрын ачаар нам гүм энэ айлд тогтсонгүй. Элизабетийн дэргэд суудал таарсан Уикэм өнөөхөл шаргуу цангаараа танил бүрийнхээ тухай асууна. Элизабет өөрийгөө ихэд хүчлэн байж чөлөөтэй айтаахан хариулна. Хөндлөнгийн хүнд бол тэд сайн сайхан цагаа дурсах дотн танилуд мэд харагдахаар аж. Харин Лидия яриаг албаар мушгиж эгч нарынхаа сэтгэлийн хөндөөрийг сэтрээ. Эндээс яваад 3 сар өнгөрчээ. Би нөхөртөө болоод эргэж ирэн чиний төсөөлж байсангүй шүү. Гэхдээ сэтгэлийн үндэ бол итгэж найдаж бас зөгнөж явсан. Эцэг нь хялааж Жейн нүрээ таглаж Элизабет дал дутхтай харц чулуутсан ч угаас эргэн тойрноо анзаардаггүй Лидия цааш үргэлжлүүлнэ. Ээжээ, миний нөхөрт гарсныг энтхийн хүмүүс мэдэж байгаа юу? Нааш ирж явхад манай тэрэг Уильям Голдентий тэрэгтэй зүрлөө. Юу болсныг ойлгох ёстой гэж бодоод цонхоо болгож бэлигээ суглаад хормын бөгчтэй гараа анзаарахгүй зогсон. Дараа нь ихнэр хүний нэмсэглэл хайрлсан. Элизабет цаашид төсвөрлөгөө болоод өрөөнөөс гарав. Бүгд зоогийн тахим руу шилжих үеэр сая эргэж ирлээ. Гэтэл Лидия эгчийнхээ баруун гарт ихэмсэг заларсныг үзв. Дараа нь том эгчтэй хандаж ярина. Жейн, нэрээ би чиний судлыг эзлэхэндээ. Учир нь би айлын ихнэр болсон тул та нараас илүү өндөр байр суурьтай гэсэн үг ээ. Лидиагийн даруй төлөв загнахыг хүлээхэн тэнэг хэрэг. Ширээн цуусан хойно ам хамхилгүй чалчиж, таньдаг мэддэг бүх хүнтэй шалуухан уулзаад өөрийгөө хатагтай Уикэм гэж дуудуулах хүсэлтэйгээ ярина. Хэсэг хугацааны дараа эргээд зочдын өрөөнд бүгд цуглалаа. Ээжээ, миний нөхөр сэтгэл хатан байгаа эцтэй. Эгч нар атархаж өгөх шахан суугааг би мэднэ. Гэхдээ тэдэнд хизээж над шиг аз тайрахгүй л дээ. Уг нь тэд Брайтонд очсон болч бүгд Суйд залууг тэндээс л хаах хэрэгтэй. Гэр бүлэрээ тийш яваг нь харамсалтай. Гэж Лидия ээжтэй хандан ярина. Мэдээж харамсалтай. Минийхэр болдог бол бүх охтоо аваад явах байлаа. Гэхдээ Лидия, чиний газрын мухард очиж амьдрах гэж байгаа чинь таалагдахгүй юм. Өөрчлөх аргагүй гэж үү? Өөрчилж яах юм бэ? Надад бол таалагдж байгаа. Та нар манайхаар заавал ирээрэй дээ. Бид тэндээ өвлжин. Тэнд ч бас үзлэг цохиож би олон шүтэн мишрэгчтэй болох нь гарцаагүй. За тийм болж яах вэ? Гэж ээж нь тайлгарлаа. Эгч нар ирж манай цаатвал би тааш тохирох нөхөр олж өгнө. Санаа тавьсанд баярлаа. Гэхдээ чиний нөхөрт гарах арга барил надад таалагддаггүй гэж Элизабет игдүүцэн. Ноён Уикэм 14 хоногийн дараа хороондоо очих тушаалтай тул энд 10-аас илүү хонож чадхааргүй юм. Ийм богино айлчлалд хатагтай Беннетийг харамсан хүн байхгүй. Тиймээс охиныхон хажуу зогсох, үдшилэг зохиох нь нэгч боломжийг алдахгүй гिचээн. Элизабетийн бодсон үнэн болж тарав. Уикэмийн хайр Лидигийнхаас хэд дахин бага гэдг нь шууд анзаарагдана. Орголтыг зохион байгуулагч нь Лидия болох нь илт. Уикэм яах вэ? Угаасаа өөр ширэнд баригдаад багтаж шингэх газаргүй болсон тул зүгээр л түнтэй зам нийлсэн хэрэг. Лидия харин нөхрөөрөө солиорчээ. Ярих тоолондоо хаарт Уикэмийг авчуулна. Хорвоод энэ зэрэгцэх эр хүн үгүйд итгэх ба бүхнийг бусдаас илүү хийдэг гэдэгт ч бас итгэнэ. Нэгэн өглөө Лидия хоёр эгчтэйгээ үлдэх цагаар Элизабетэд хандаж яриа өдөв. Элизабет, чи миний хурмын талаар тийм ч сайн мэдэхгүй. Сонсмааргүй байна гэж үү? Үгүй ээ. Ямар нэгэн шинэ юм сонсохгүй байлгүй дээ. Чи нэр ахчин хүн шүү. Гэхдээ би заавал ярьж өгнө. Хурмын яслыг бидний хүсэлсэн байрны дэрэгдэх сүмд хийх ёстой байв. Би нагц бэргэн хоёртой хамт сүйх дэргэнд очиход Уикэм болоод зочид хүлээж байх ёстой байсан. Тэр өглөө би хичнээн твцэн гэж ямар нэг саад татгар үүсч хурим хойшлох үеийг ихээс айсан.
Намайг муцлаж гойж гоодох хооронд бэргэн баахан сургаал номлол айлдаад л байсан. Гэхдээ би бараг сонсоогүй л дээ. Тарих толгой ондоо бодлоор дүүрчгээд байсан юм чинь. Ер нь нагац бэргэн хоёр намайг нэг ч удаа гэрээс гаргаагүй гээд л бод. Би тэднийг ёстой уйдаж өгөх шахсан шүү. Тэгээд бид цай ухаар суулаа. Энэ өглөөний цай мөнх сунжирч байх шиг санагдаж билээ. Арай гэж сүүх тэрэг ирсэн чинь ноён өстөө хүн бас давхар зочлоо. Нагац тэр хоёр ажлын өрөөндөө ороод хаалга хаажсан. Нэг уулзахаараа тэд салхаа мэддгүү болохоор би жинхнээсээ хайж билээ. Гэтэл ашгүй 10 минутын дараа гараад ирлээ. Тэгээд арай анхийн сүмд хүрлээ шүү. Гэхдээ би димий санаа зовсон байлээ. Нагцыг орхиод явж болох байж. Учир нь сүм түүнийг ноён даарсан орлох боломжтой байжээ. Ноён даарсан юу? Гэж Элизабет гайхан давтаж асуулаа. Харин тийм ээ. Тэр Уикмиг дагалдаж иржээ. Оо нэрээ би марчихсан байх шүү дээ. Энэ талаар нэг ч үг дуугарч болохгүй гэж би амласан юмсан. Уикм үнийг нууцлахаар шийдсэн юм. Ам алдсныг мэдчихвэл тэр намайг юу гэж бодох билээ дээ. Тийм бол нэрээ яриаг хүн дээр гэж Жин анхаарууллаа. Мэдээж тийм. Би чамайг асууж шалгаахгүй гэж Элизабет батлавч руу сонирхолтой шатна. Та хоёрт баярлаа. Шалгааж эхэлбэл би ам алдах байлаа. Догтлол шаналлаа тарахын тулд Элизабет бушуухан гарч явав. Дарси үнэхээр түүний дуугийн хуримд ирж уулзахыг огт хүсдэггүй хүнтэйгээ харилцлаа гэж юу? Яагаад? Толгойд өчнөн хаамаг хөөрөж магадлалтай хуйлбар байсангүй. Мэдээж удаан шаналж чадахгүй хань цаас авч бэргэндээ захаа бичив. Манай гэр бүлтэй ямар нэг байдлаар холбоогүй хүн өөрийнх нь ашиг сонирхол байхгүй хурим дээр яагаад ирсэн сонин санагдсныг та ойлгоно биз? Хэрв танд Лидия шиг энэ бүхнийг нууцлах шалтгаан байгаа бол яалтаа билээ дээ. Гэхдээ би ямар ч байсан үннийг олж мэднэ. Химэн тэр бичжээ. Бүлэг 52. Хариу захаа шуурхаа ирснийг үзээд Элизабет баярлаж тогтлоо. Их урт захаа байх тул хинч саад болохооргүй газарт очсон нь шугууд байдаг мандан сандал билээ. Элизабет тийм тухалж аваад захааг анхааралтай уншсан юм. Хонгор дүү минь. Намаа гэртээ эргэж ирэх өдөр ноён Дарси манад альжилж таарсан юм аа. Тэр Уикмийн бөгөж байгаа газрыг олж тодруулсан тухайгаа хэлэхээр ирсэн юмсан ч ноён Дарси тэднийг хайж олох хатуу зориг өөрснөөр биднийг Лондоноос морцсноос маргааш хэдлэнгээ орхин Лондонд ирсэн байжээ. Зорсондоо хурч тэднийг нуугдсан газрыг хайж олоод зогсохгүй Уикмтэй хидэн удаа Лидиатай нэг удаа уулзаж ярилцжээ. Тэр бэр ноён Уикмийн ямархуу өөдгөө хүн болох тухай мэдээг хинт ч хэлээгүйгээс болоод олон залуу авхаа нар алдаа гаргасан гэж өөрийгөө зэмлдэг юмсан ч бардам зан нь хувийн амьдралаа дэлгэхэд саад болсоор ирсэн гинэ. Харин энэ удаад Уикмийн босромог үйлдэлд саад хийж цаашдын олон муу үр дагавраас хүмүүсийг сэргийлэх ёстой гэж үзжээ. Лондонд ирээд хэд хоногийн дараа тэдний нуугдсан газрыг олсон байна. Биднээс хавгүй их мэдээлэлтэй байдал нь орогдлуудыг хайж олоход туслана гэж үзээд нийслэл рүү яарчээ. Урд нь тэднийд ажиллаж байгаад халагдсан хүмүүжүүлэгч янгагч эмэгтэй хожим Лондонд том байшинтай болж аваад өөрөө түрээслүүлж эхэлсэн юмсан ч. Хадагта Янг ба ноён Уикм хоёр ойр дотн байдгийг мэдэх тул тэднийд очсон юм байна. Хадагта ам нээхгүй гүжүүдэлснээс болоод 2-3 хоногийн хугацаа алджээ. Тэр хадагтай тодорхой шан харамж авсны дараа л сая хаягийг хэлж өгсөн гэж байна шүү. Уикмиг хайж олонгууд Лидиатай уулзуулахыг шаарджээ. Тэгээд Лидиаг ятхан Уикмиг орхиж түүний найзуудын нэгнийд нүүж очихыг гуйсан гинэ. Гэтэл Лидия Уикмиг орхих тухай ярихыг ч хүссэнгүй. Түүнд ямар нэг тусламж хэрэггүй ба Уикмаас өөр хинч сонирн биш гэжээ. Эрт орой хизээ нэгэн цагт түүнтэй гэрлэн гэж хэлсэн. Гэхдээ гэрлэх эзэг нь түүнд бас тийм ч сонирн биш гэжээ. Лидигийн байр суурийг олж мэдсэний дараа тэднийг салгах биш. Харин гэрлүүлэх тал дээр хүчин зүтгэл гаргах ёстойгоо ойлгожээ. Яагаад гэвэл ноён Уикмтэй төрүүлж уулзахдаа түүнд Лидиатай гэрлэх санаа үгүй бөгөөд хамт оргосны учир нь үр ширэнд баригдаж нэхэл дагалд мөшгөөлж хөл тавих газаргүй болсон явдал болохыг мэдэж авсан. Лидиагийн сэтсэн оргалтын төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй зэрэгцээ өр нэхэгчдээс зугтаж л байвал хаанч байсан хамаагүй учир хуарангаа орхисон юм байна. Өөрөө сохор зоосгүй ба харин Лидиад бас ч гэж хэд 3 фунт байх тул хамт явж илдээ. Тэгээд Дарси түүнээс асуусан гин. Хэдийгээр ноён Бенед тийм баян биш боловч охинтой нь гэрэлснээр хөрөнгө чинээгээ багч гэлсэн дээшлүүлэх боломжтой атал Лидиатай яагаад гэрлэх хүсэлгүйг асуужээ. Ноён Уикм гадаадад гарч байгаад ч хамаагүй заавал илүү ашигтайгаар гэрлэх санаатайгаа нуусангүй.
Хойшид тэд хэд хэдэн удаа уулзаж олон асуудлыг наривчлан ярилцжээ. Уикэм ихэж шунаж байвч эцэстээ бас буулт хийхэд хүрсэн. Ийхүү сайтар зөвшөлдсөний дараа ноён Дарси учир байдлыг нагаж ахад чинь тайлбарлахаар шийджээ. Намаа гэртээ ирэхээс өмнө тэр манайхаар нэг удаа ирсэн ч миний нөхөр танаа аавтай хамт эрэлд гараад эцгүү байх үеэр таарчээ. Ноён Дарси танаа аавыг танихгүй учир зөвхөн нагацтай чинь уулзахаар шийдсэн. Тиймээс нэр усаа хэлэлгүй яваад өгчлээ. Аавыг чинь явсны дараа бим гарагт дахин ирээд байх. Яг тэр үеэр би гэртээ ирж таарав. Ноён Дарси нэм гарагт бас ирж ярилцлаа. Би зөвхөн үүний дараа аавд чинь бөөхэ захиа илгээсэн юм аа. Гэхдээ чамдал гэж хэлэхэд Дарси гүжүүд гэж хүмүүсийн ярих үний юм билээ. Тэр цаашдаа ч энэ асуудалд оролцсон гэж хатуу тулгсан. Хосуудын бус хүн төрлөختний заяаг шийдэх гэж байгаа аятаа айшилж байв. Тэгээд нагац чинь буулт хийхээс аргагүй боллоо. Ингэснээр нөхөр маань зүгээр нэг хүндлэнгийн ажиглагчийн байр суурьнд очсон хэрэг. Гэтэл та нар энэ бүхнийг ноён Гарднер ганцаар зохицуулсан мэтээр бодож байгаа гэхээс нөхөр маань ичиж зовжгүй цэд байв. Ашгүй чамаас үннийг шаардсан захиа ирэхэд нөхөр маань хичнээн баярлсан гэж. Гэхдээ энэ бүхэн бидний дунд нууц болж үлдэх ёстой шүү. Залуу хацын төлөө юу хийснийг одоо дурдъя. Юуны өмнө ноён Уикмийн 1000 гаруй фунтын өрийг бараг дуулах хэрэгтэй болсон. Босоод зардалд 1000 фунт гаргалаа. Энэ бүх зардлыг ноён Дарси яагаад үүрсэн шалтгааныг би түрүүнд харуулах гэж оролцсон. Товчхондоо ноён Дарси өөрийгөө Уикмийн ёс бус шаврын буруу утан гэж үзжээ. Яагаад гэвэл хөндлөнгийн хүний байр сууриар хандснаас болоод Уикмийг өөрт ашигтай алхам хийхэд хүргэсэн хэмээн өөрийгөө зэмэлдэг юм байна. Ноён Дарсигийн бодол зөв байж болох ч зөвхөн зарим талаар шүү дээ. Учир нь бусдын үйллийн төлөө хинч хариуцлага үүрэх ёсгүй. Гэхдээ энэ хэргийг зохицуулах тал дээр түүний өөрийн ашиг сонирхол бас байгааг мэдрээгүй бол нагаз ах чинь ятгалганд хизээж орохгүй байсан гэдэгт Элизабет чи итгээрэй. Бүхнийг тохиролцсны дараа хурмын өмнөх өдөр ирж мөнгөний асуудлыг зохицуулна гэж хэлээд тэр Пемберли рүүгээ буцсан юм аа. Улмаар Лидия манад ирэхийг зөвшөөрч ноён Уикэм бас орж гарч байв. Яс зүгүй үйлдэл ба ар гэрийн ихэндээ тогсон шившгийн тухай би Лидиад хэд хэдэн удаа нухацтай ярьсан ч түүний жихний хажуугаар өнгөрсөн байх. Дүрлзэж асмаар болж байсан ч би та нарыг бодоод бие барьсан. Ноён Дарси амсан хугацаанд ирж Лидиагийн ярьсанчлан хурмын ёслол оролцсон. Элизабет чи битгий уурлаарэ. Гэхдээ тэр залуу надад маш их таалагдсныг дурдахаас аргагүй. Зангааш яриа хөөрөө нурдийн адил сэтгэл татам хэдий хөвгчлөлтэй биш ч ирээдүйн эхнэр нь түүнийг өөрчилж чадах байх. Бас тэр ямар нэг юм нууцлаад байх шиг санагдсан. Чиний нэрийг нэг ч удаа дурдаагүй. Гэхдээ өнөөгийн залуус нууцлаг загнах нь нийтлэг болж дээ. Зоргоор бичснийг минь өршөөгөөрэй. Би чамайг зөвхөн сүйх тэрэгэн залрах ёстой хатагтаагаар төсөөлдөг гэсэн байв. Элизабет цахиаг уншаад бүр догдолж гүйцэв. Баяр хөөр ба эмзэглэлийн аль нь амар заяа үзүүлэхгүй байгааг тэр хэлж яасан ч чадахгүй байв. Ямар тааш ноён Дарси яран хот орж үзэн яддаг хүмүүжүүлэгч эмэгтэйгээс царай алдан гуйж бас нэрийг нь сонсогч дургүй Уикэмтэй хүлцэл хийхэд хүрчээ. 16 настай бараг таньж мэдгүй Лидигийн төлөө ийм юм хийлээ гэж юу? Үгүй. Элизабетийн зүрх энэ бүхний шалтгаан зөвхөн өөртөө байгааг хэлж түншин. Нэгэн цагт хайрыг нь няцаасан бүсгүйд одоо болтол хайртай учраас л Уикэмтэй хамаатан садан болох гутам алхмыг хүртэл хийжээ. Уикэмтэй бац хөргөнүүд болно гэж л бод. Түүний бардамнал ийм юмыг эсэргүүцэхгүй байж яахан чадах билээ. Ноён Дарси ийм ихийг хийснийг хараад Элизабет ичиж байлаа. Гэхдээ ноён Дарси яагаад хөндлөнгөөс оролцсон шалтгааныг бэргэн тодорхой дурджээ. Яг үүнээс болоод гол шалтгаан нь өөрөө гэдэгт Элизабет итгэж чадахгүй хүрсэн ч өөрт нь өгсөн хайрын хүчин зөвл тодорхой хувийг эзэж байгаа гэж найдана. Энэ хүнд өртөө болоо зогсохгүй хизээж хариу төлбөр хийж чадахгүй гэхээс өр зүрх өвдөн. Тэр зөвхөн Лидиаг биш гэр бүлийг нь аварлаа. Нэгэн цагт өөнтөглөж асан өчүүхэн сэтгэл ба өөдгөө муу угандээ гимшээд барсангүй. Өөртөө дургу хурч байв. Гэтэл ноён Дарсигаар харин бахархаж байлаа. Ийм хүнд бэрх цагт нүүр буруулах нь бөөхөл чадлаараа тусаллаа. Тэгээд бэргэн ихчийн ноён Дарсиг магтсан мөрөөдийг
дахин уншиж таашаав. Ноён Дарси тэр хоёрын хооронд ямар нэг холбоо байна гэх тэдний бодол Элизабетэд тааламжтай байсан юм. Тэр сүр сархийг чимийг сонсоод хэн нэгэн ирж яваг мэдэнгүүд сандлаас яран бослоо. Цааш эргэж амжаагүй байтал ноён Уикэм тулж ирэв. Хайрт эгч минь, ганцаар зугаалахад тань саад болсныг уучлаарай. Тантай таарсандаа баяртай байна. Та худлаа ярьсан байвал би их гомдноо. Уг нь та бид хоёр сайн найзууд байсан да. Одоо бидний найрамдал улам бэгчин гэж бодох юм. Таныг саяхан Пемберлигээр ороод гарсан гэлцэн. Би танд татаархаж байна. Очмоор байдаг ч намайг хүлээх хүн байхгүй. Ингээд баада хатагтай Рейнолдстай уулзсан уу? Надад их хайртай байж үлээ. Намайг дурсаагүй байх л да. Тэр таныг мартаагүй юм билээ. Тэгээ юу гэж байна? Зэрэг даалб хаших болсон. Тэгээд баг зэрэг эвдэрсэн гэж ярьсан. Амд амжсан яриа хэтрүүлэхтэй хүрдэг хойндоо. Тэр ч тийм шүү. Гэд ноён Уикэм хөнхий зов. Амийг нь таглалаа гэж Элизабет бодсон ч ноён Уикэм дахиад ярьлаа. Өнгөрсөн сард ноён Дарситай Лондонд уулзаад би их гайхсан. Ямар хэрэгээр нийслэлд очсон юм бол. Дэборг авахтаа сүү тавхаар яваа юм бэлгүй. Энэ цагаар нийслэлд онц шалтгаантай хүн л очино. Бүрэн санал нийлж байна. Та Ламтонд байхдаа түүнтэй бас уулзсан гэсэн. Тэгсэн тэр байтугай дүү охиноо танилцуулсан. Танд ямар санагдав? Их айтайхан. Нэрээ юу? Гэхдээ ойрын жилүүдэд зүс зассан гэлцэх юм билээ. Сүүлд харахад тийм ч хөөрхөн байгаагүй. Ер нь сайхан хүүхэн болох байхаа. Эргэлзэх юм алгаа. Эгзэгтэй нас нь ард үлдсэн хойндоо. Та гимтэн тосгоноор дайраагүй бийз. Үгүй. Тэнд надад зориулсан сүм байх ёстой. Гайхалтай газар. Бас сайхан байшин бий. Тентхийн амьдрал надад их таалагдах байсан. Ойдгартаа номлол уншаад амьдрч чадна гэж юу? Яагаад болохгүй гэж? Сан Мартны үүрэг болохоор дасан шүү дээ. Тэр боломжийг алдсандаа би үнэхээр харамсдаг. Санаа зовх зөвлөгөө бөглөө амьдрал. Би ад жаргалыг яг л тэгж л төсөөлдөг. Дааж бүтсэнгүй дээ. Нэрээ ноён Дарси энэ талаар танд яриаггүй юм уу? Тэр юу ч яриаггүй. Гэхдээ өөр хүнээс сонссон юм байна. Одоогийн ивент тэтгэгчийн хүсэл зэргийг дагаж бас хідэн болцол биелүүлснээр та санаартан болох ёстой байсан гэв. Тэр ч тийм л дээ. Таныг номлол унших дургүй байсан гэж сонссон. Та хизээж санаартан болохгүй гэж зүтгэснээр харилцан буулт хийж зохицуулахад хүрсэн гэлцэх юм билээ. Та баримжаа авсан юм байна. Гэхдээ би энэ тухай танд анхнаасаа ярьсан. Ийхүү ярилцангаа түүнээс салахын тулд Элизабет хурдан алхсан тул айл хэдийн гэрт тулж ирэв. Дүүгээ бодоод түүнийг уурлуулах хүсэлгүй тул Элизабет цайлган инэмсэглэнгээ аяархан ярина. Бид одоо эгчтүүс басан тул муудалцаж болохгүй. Цаашдаач ам зөрөхгүй гэж найдаж байгаа. Тэгээд гараа сунгад Уикэм зөөлөн унсав. Гэтэ ямар царай тодруулахаа мэдэхгүй байгаа нь илт байлаа. Бүлэг 53. Бодолгүй тэдний мордох өдөр ирэв. Хамгийн их халуулах хүн нь хатагтай байнад байлаа. Хайрт Лидия минь дээ. Одоо бид мөд уулзахгүй. Чи ойрхон цахаа бичээрэй дээ. Хичээе. Гэхдээ нөхөртэй эмэгтэй суул цаг баг шүү дээ. Хийх юмгүйгээрээ эгч нар ойрхон захаа бичиж байг. Хурган маань миний мэдих хамгийн аятайхан өр алган найрсаг залуу. Би хөргнээрээ бахархаж байна гэж хатагтай байнад шүүр салтна. Лидиг авсны дараа тэр хэд хоног урвааж билээ. Охиноо нөхөрт гаргасан их хүн үргэлж ингэдэг. Гэхдээ та битгий гуниглал та. Нөхөрт гарч амжаагүй дөрвөн охин танд байна шүү дээ гэж Элизабет наргина. Арай ихэж хэвийн амьдралд нь сэргээд байтал нагаа цагч Филипсийн авчирсан мэдээ дахиад сэтгэлийг нь өмүүлжээ. Ноён Бингли хэд хоногийн дараа эдлэндээ ирэхээр болжээ. Тэдний бойд Николс хатагтай захтаар шувуу болон өхрийн мах цуглуулж явхдаа надтай таарад хэллээ. Хатагтай байнад байдгаараа тогтлоод Жейн рүү хялам хийн. Хэрвэл ирнэ л биз? Түүнтэй уулзах хүсэл манайханд байхгүй. Дурсгааж байсан. Гэхдээ юу болохыг хийн таах билээ дээ гэж тэр өглөнө. Жейний царай нэг улааж, нэг цайна. Бинглигийн нэрийг хамгийн сүүлд дурснаас хойш олон сар өнгөрчдээ. Гэвч Элизабет хоёулахнаа үлдэнгүүд тэр хэллээ. Одоо бүгд намайг яах бол гэж ажиглаж эхлэн гэхээс би твдэж байна. Би хувьдаа баярлах юм уу? Эмзэглсэн зүйлгүй л дээ. Надад түүний ирэх хэсэг нь юур падгүй. Зүгээр л элдв хэл амнаас айх юм. Харин Элизабет бол ноён Бингли эгчт нь хайртай уучраас ирж явааг мэдэж байв. Найз нь ятгаагүй юм гэхэд өөрөө татагтаад ирж буй хэрэг. Эгч нь Бингли надад падгүй гэж яривч царай нь барааж сэтгэл санаа нь үүмэрч эхлэхийг Элизабет анзаарна. Энэ айл жилийн өмнө болж байсан яриа яг тэр чигээрээ сэргэлээ. Ноён Бингли гэрэнгүүт айлчилж очих ёстой гэж хатагтай байнад нөхрөө шахаж эхэлнэ. Ёстой үгүй шүү.
Өнгөрсөн жил юу боллоо доо? Намааг айлчилж очингууд манай охтын нэгийг ихнэр болгож авах шахуу юм ярьж тулгасан. Гэтэл байдал яаж тордлоо. Тэгээд би тэнийг даалгавар биелүүлэхээр ийш тийш явахгүй. Хөрш бүрийн араас гүйж эрх замыг нь тосч харуулна гэж байхгүй шүү. Миний нөхөр нь адарчээ. Айлчлахгүй бол алтан да. Би хувьдаа түүнийг гэртээ заавал урахаар хатуу шийдсэн. Тэгээд гаргасан шийдвэрдээ баг зэрэг тайвширсан ч Джейнийг элдвэр зовоох нь гарчээ. Бингли эрдгээрээ ирлээ. Хатагтай Беннет хэд хоногийн дараа урилга явуулахаа бодож шанална. Гэтэл 3 хоногийн дараа ноён Бингли өөрөө нугаар алхаж айсаг цонхороо харав. Хатагтай Беннет баярлсандаа байдгаараа чарлахад Джейн Лакид сууж харин Элизабет цонх руу дөхөж очиод шагав. Ноён Бинглитэй хамт ноён Дарси бас ирж явахыг хараад өөрийн мэдлгүй эгчийнхээ хажууд очиж суулаа. Өөр нэг ноёнтой хамт явж гин хин юм бол доо. Эн чин Эрдэнэ түнтэй хамт ирсэн өнөөх ноён хин билээ дээ. Ягаа өнөөх өндөр бардам. Хэн өршөө? Ноён Дарси байна. Яг мөн. Уг нь бид ноён Бинглигийн найзуудад баярлах ёстой ч энэ эрхмийг харахаар ой гутдаг юм гэж хатагтай Беннет цохож хэлв. Джейн Элизабет хоёул байж суух газраа олж чадна. Гэхдээ дүүн бас хичнээн төгсөж байхыг Джейн ямартай ч анзаарчээ. Аргагүй шүү дээ. Элизабет ноён Дарси зэтгэлтэй болсноо хэлэх нь байдгүй. Хатагтай Гарднерийн захиагч үзүүлээгүй хойно. Энэ залуу хайраа альчлэхэд давуу сайн талуудыг нь харж анзаараагүй дүүн татгалсан гэхээс өөрийг Джейн мэдэхгүй. Харин Элизабет бол энэ хүний өмнө гэр бүлээрээ өөртөөг мэднэ. Бас өөрөө энэ хүнийг маш их сонирхож байгаагаа ч мэднэ. Яг Джейн Бинглиг сонирхдогтой адил. Ноён Дарси түүнийг хайсаар гэрт нь ирсэн нь сонирхол татхаас өөр яах билээ дээ. Нүүрэн дахиад улаасан ч энэ удаад инээмсэглэл тодорч хоёр нүд нь гялалзна. Ноён Дарсигийн хайр хүсэл хоёрыг өхүүлж чадаагүй тэр хормыг бас дурсжээ. Гэхдээ Элизабет өөртөө хит итгэлтэй байгаа юм биш үү? Түүнийг яахыг харъя. Одоо цагт болчихлаа хэмээн бодов. Тэгээд харц тулгарахгүй гिचин өмнөх ажилдаа шамдангаа энгийн дур эсэхийг оролдоно. Өөдөнд эрчүүдийн хөлийн чимээ гарахад тэсэлгүй эрчигээ хажив. Жаахан цонхийсэн ч тайван харагдлаа. Хазар нь улаавч хэд баярлахгүй. Бас гомдож тунирхсан царайгүй. Зохих ёсоор байж чадах. Ажээ. Элизабет хоёр зочин руу урайлган харц чулуудангууд хурууга хэрчгэн холгүй шаргуу ажиллаж гарав. Гэхдээ Дарси руу хилэм хийж зүрхэлжээ. Тэр их буйртай царайлах хаж. Ээжийнхэн дэргэд өөр яахч билээ дээ. Бингли сэтгэл ханамжтай зэрэгцээ твдүү харагдана. Хатагтай Беннет түүнийг баясгалантайгаар хашгирч угтснаас болоод огт нь бүр ичив. Харин Дарситэй бол ширүүн мэхсгийгээд таамсаргүй царайлан мэдлээ. Хамгийн муу үйлдэл хийсэн отгон охин нь түүний буйнаар гэртээ ирсэн байтал ингэж үл тоомсорлохыг үзээд Элизабетийн зүрх яг хийв. Дарси нагац ба бэргэний тухай асууснаас өөрөөр яриа утсангүй. Элизабет үе хялам хийж харвал тэр ихэнхдээ шал ширтгэхийг анзаарсан юм. Байдгаараа бодлогошрох Дарси ямар нэг сэтгэл төрүүлж таалагдахыг хичээсэн шинжгүй. Элизабет баг зэрэг гонсов. Гэхдээ түүнээс арай ихийг хүсч хүлээгээд байна уу гэж бодоод өөртөө бас уурсна. Би өөр юу хүлээсэн юм бол тэр тэгээд яах гэж ирсэн юм бэ гэж өөрөөсөө асууна. Дарсигаас өөр хинтэй ч ярмааргүй мөртлөө бас ам нээж үл зүрхлэнэ. Гэхдээ дүүгийнхэн тухай ямар тааж асууж дөнгөв. Хатагтай Беннет харин Бинглид хандан дур жигнуулж гарлаа. Та манай өвгөр ирэхгүй их бодлаа. Хооронд манай отгон охин айл хэдийн нөхөрт гарч амжсан. Сонин зарлалт ирсэн шүү дээ. Ноён Жорж Уикэм, Лидия Беннет ахуйтай гэрэлжээгээд л гэтэл эцэг их ар гэрийн тухай нэг ч үг байхгүй шүү. Манай ах ямар зарлал бичиж өгснийг хараад байгаарай. Та тэр зарлалыг олж харсан уу ингэхэд? Бингли толгой тохиод бочуухан баяр хүргэнэ. Гэхдээ нөхөрт гарангууд алс бөглөө газарт оцсон гонигтай. Хүргэн маань хорооноосоо гарч байнгын армад алба хаших болсон учраас тэр юм л да. Айс нүхтэн туслаа шүү дээ. Гэхдээ тийм сайхан гэхэд найз цөөтэй таагүй. Уикэм Дарсигаас тусламж авсныг мэдэх Элизабет ичсэндээ газрын гааваар ороход бэлэн байв. Бас дээрэс нь ээж нь өөрийн эдлэнд ирж ан аав хийх урилгыг ноён Бинглид хэлж байхыг сонсоод бүр цочирдож гүйцжээ. Гэвч ноён Бингли эгчийг нь биширсэн харцаар ширтгийг анзаарангууд сэтгэл гинэд хөнгөрөөд явчихсан юм. Джейн урдын адил ээлдэг цайлган элдв хуурамч төрөхгүй хэвээр байлаа. Ноёдыг явахаар босгод хатагтай Беннет ойрын хугацаанд зоог барих урилгыг хэлж амжив. Өнгөрсөн жил та явахдаа эргэж ирэнгүүт манай зоог барина гэж амласан. Би мартаагүй байгаа шүү. Таныг амлалтандаа хүрнэ гэж найдаа. Тооны анхааруулгыг сонсонгууд Бингли баахан твдэнгүү царайлж ажил төрөл гих мэд хідэн үгийг амандаа битүү ботнаад хаалга руу ярчээ. Хатагтай Беннет,
Уг нь өнөөдөр зоог барихаар тэднийг саадуулж болох байсан ч ширээн арай тарчиг санагджээ. Ноён Бинглийн тал дээр хитийн санаад өөрлөх тул тэр. Тэгээд жилийн 10,000 фунтын орлоготой хүний бардамлалыг хөндөөхгүйгээр ширээ засч зоог барих ёсгүй шүү дээ. Бүлэг 54. Зочдыг үдэнгүүтээ Элизабет бүхнийг 50 бодохоор шугууг чиглэв. Гэтэл үнэндээ цухалцснаас цаашгүй. Намайг огт сонирхгүй, шал шагаах юм бол яах гэж ирэвэ? Нийслэлд нагац бэргэн хоёртой урдын адил найрсаг байсан гэсэн. Надаас айгаад байгаа бол ирэх хэрэг юу байна? Бас дээрэс нь ус балгасан мэт дуугүй суугаад л. Түүний тухай дахиж бодохгүй хэмээн ондооцно. Джейн түүний араас ирлээ. Тэр харин хөвгөлтэй царилсан байхыг үзвэл айлчлал сэтгэл ханамжтай байх бололтой. Түүний дэргэд урдын адил чөлөөтэй хөнгөн байж чадхаа мэдлээ. Цаашид царай улаахааргүй болсон. Манай зоог барих басанд баяртай байна. Жирийн найзуудын журмаар уулзаж байгааг минь хүмүүс хараг. Жирийн найзууд гин шүү гэж Элизабет игдүүцээд. Джейн минь сэрэмжтэй л байгаарай. Учир нь Бингли чамд бүр илүү дурлцсан шиг байна. Хавлсан өдөр ноёд яг цагтаа орж ирлээ. Зоог барих өрөөнд орж ирээд ноён Бингли ширээг хурдан гүйлгэж харснаа. Джейний хажууд очиж суув. Хооллох хугацаанд Джейнтэй хачин ийдэг харилцахыг үзээд Элизабет эгчийнхээ өмнөөс ихэд баярлаж билээ. Тэд харилцсан сэтгэлдээ нь илт бөгөөд аз жаргалтай хос болохоор санагдаж байв. Ноён Дарсигийн тухайд ширээний эсрэг талд ээжийнх нь хажууд сууж таарчээ. Ээж нь түүнд дургуулах гэж байгааг Элизабет эндээс мэдэрнэ. Ямар тааж хоорондоо хаяа нэг үг солихыг харуул элдв нууц хуваалцах тухай сансныг гарц. Ээжийн дургуулгасан харилцаа Элизабетийн зүрхийг шимшрүүлнэ. Ноён Дарсигийн сайн үлсийн тухай энэ гэрт мэдэх хүн алга гэж хашгирмаар санагдана. Гэхдээ орой нүүр туулж ярилцах боломж гарна хэмээн Элизабет өөрийгөө тайтгаруулж суув. Бөгөөд зочдын өрөөрөө шилжихэд Дарси араас орж ирэхийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаад над дээр ирж ярилцахгүй бол би түүнийг үрд мартна гэж дотроо тунирхан бодлоо. Дарсигийн орж ирэхийг харуул тэрч бас тулж ярилцахыг тун хүсч байх шиг. Харамсалтай нь Элизабетийн кофе аягалж, Джейний цай нариулах ширээг бүсгүүчүүд нягт тойрч бүчээд өөр хинж шургах зайгүй болгов. Тэр бүхэл нэгэн чих рүү халуунаар амсгалан байж шивнэн. Эрчүүд биднийг салах санаатай мэдээж би тийм боломж өгөхгүй шүү. Тэгээд ноёд дэрэгдүүр өнгөрч танхимын алсын бууланд очихоос аргагүй хүрв. Үүнийг үзээд Элизабет кофе авахар аягаа сунгах авхаан нар руу хашгирмаар болсон ч удалгүй хилэнгээ өөртөө хандуулжээ. Болчонгүй санаандаа дийлдээд л нэгэндээ няцаагцсан эр хүн тэр эмэгтэй дахиад хараа илчнэ гэж үү? Татгалзан хариу гэдэг эрчүүдийн хувьд хамгийн том гутаал биш гэж үү? Ноён Дарси хоосон аяга барьж ирээд түүний элдв бодлыг тасалжээ. Элизабет боломжийг ашиглан яриа өдлөө. Охин дүү чинь Пемберлидээ байгаа юу? Тийм ээ. Зул сарын баяр хүртэл энд байх юм. Гандараа юу? Хадагтай Ансли хамт байгаа. Бус нь 20-од хоногийн өмнө явчихсан. Дахиад ямар нэгэн сэдв олдохгүй тул хэрв эр хүн хүсвэл илүү аятай сэдв бодож олох ёстой гэж үзээд Элизабет дуугүй хүлээв. Харамсалтай Дарси таг дуугүй зогсож байгаад өөр нэг авах. Дөхөж ирэнгүүт чимээгүй эргэн явж адлаа. Цайны хэрэгсэл хурааж хөзрийн ширээ засах цагт одоо ол нэг ойртож ирэх байх гэж Элизабет гордов. Даанч бас л талаар боллоо. Хатагтай байнад хүн дутсан гих шалтгаанаар ноён Дарсиг урьж ширээндээ суулгажээ. Ингээд тэр хоёр үе үе харц солилцохоос хэтэрсэнгүй. Энэ нь баяр жаргал бэлэглэхээс илүүтэй тоглоомын үр дүнд муугаар нөлөөлж байлаа. Зочдыг үзсний дараа хатагтай байнад охидтой хандлаа. За, огтоо. Өнөөдрийн арга хэмжээ таалагдв уу? Манай бэлдсэн цог гайхалтай байсан. Буугын шарсан мах, шөл, ятууны мах гэдэл ам уралдуулан магтаж байна билээ. Нэрийн хатагтай лонг Джейний тухай юу гэж хэлснийг мэдэх үү? Ноён Бинглийн Незерфилд эдлэн одохгүй шинэ эзэгтэйтэй болох нь дээ. Хэлсэн шүү. Хатагтай Бенетийн сэтгэл санаа тун өндөр байв. Ноён Бинглийг хүргэнэ болгоно гэдэгт итгэж эхэлжээ. Гэвч маргааш нь ноён Бингли айлчилж ирэхгүй гүзээд тун их гонсоож билээ. Бүлэг 55. Ноён Бингли хэд хоногийн дараа ганцаар айлчиллаа. Найз нь нийслэл мордсон ба 10 хоноод ирэх гинэ. Зочин бараг цаг гаруй суув. Хатагтай Бенет түүнийг өдийн цоогонд ороход өөр газар уулзалттай гэж татгалцжээ. Тэгвэл маргааш ирээрээ гэж хатагтай ойроход ноён Бингли дуртай зөвшөөрсөн юм. Тэр маргааш нь гэрийн эцдийг босч хувцлаж амжаагүй байхад айлчилж ирлээ. Хатагтай Бенет унтлагын хувцастай чигээр охтын өрөөнд харин орж ирээд Джейнд хандан хурдан хувцлахыг шаардаж төвдөлөв. Джейн харин хувцалсан хойноо дүү нарын хэнийг дагалдахгүй бол доошоо буухгүй гэж гүжүүдэлжээ. Тэр ноён Бинглитэй хоёулахнаа үлдэхээс айл болох зайлс хийж байгаа нь илт. Орой болоход энэ хүндрэл дахиад давтагдана. Ноён Бенет номын сангаа чиглэж
Мэри хөгжимдэр сургуульд хийхээр дээш гарснаар хоёр хүнээс ашгүй салав. Дараа нь хатагтай байнад эндээс гарах дохио өгч үлдсэн хоёр охин руу нүд ирмэж гарчээ. Элизабет огт анзаараагүй бол Кити харин ойлголгүй гайхаж суна. Ээжээ, та яагаад нүд ирмэд байгаа юм бэ? Үгүй дээ, охин минь, би нүд ирмээгүй шүү дээ. Гэхдээ хатагтай дахиад 5 минут л тэсв. Тэгээд босч ярилцах асуудал байна гэсээр Китиг дагуулan гарч одлоо. Өрөөнд гуруулахнаа үлдэнгүүт Джейн Элизабет руу "Намайг битгий орхиоч" гэх шиг гуйсан харц чулуудна. Даанч хатагтай байнад тэр дорой хаалга нэгээд ярилцах хэрэгтэй гэсээр Элизабетийг бас дуудав. Тэр гарахаас аргагүй болжээ. Хатагтай байнад түүнийг тасч зогсоно. "Тэднийг хоёуланг нь үлдэх хэрэгтэй. Алуу, бүгдээрээ дээш гарч хүлээе." Элизабет түүнтэй маргаагүйч үүдний тахимд жаахан сууснаа. Зочдын өрөөнд эргэж орсноо хатагтай хамаг төлөвлөгөө нурлаа. Бингли сэтгэл булаам ааш цантай байсан ч ууган охинд нь хайраа илчилсэнгүй. Гэхдээ чөлөөтэй ээлдэг байж чадсанаар энэ үдшийн бүгд сайхан өнгөрөөж билээ. Хатагтай Бенетийн тэнэг санаархал олих үг яриаг хинж тоолгүй өнгөрөөлөө. Орой явхаар басахт нь хатагтай Бенет шин санал тавив. Маргааш эртгэн ирж нөхөртэй хамт ан хийхийг урахад ноён Бингли татгалзсангүй. Эгчтэйгээ ноён Бинглийн тухай үг солиогүйч ноён Дарсийг товлсноосоо өмнө эргэж ирэхгүй тохиолдол Джейн тэр хоёр учраа олно гэх хатуу итгэлтэй унтахаар хэвтэв. Гэхдээ одоо болж байгаа бүхнийг ноён Дарси сайшааж тэр бүхэл нарийн төлөвлөсөн байх гэсэн бодол ягаад ч юм төрж байлаа. Бингли товлсон цагтаа ирээд өглөөг ноён Бенеттэй хамт өнгөрөв. Ноён Бенет өнөөгийн залуусыг үргэлж чамлахаар "Босгүй, бүр дургуун хурч, доог тавхуу хийх юм уу? Эсвэл дууга бүр мөсөн хураачдаг зантай билээ." Гэтэл Бингли харин чамлагтахаар хүн биш байв. Тэр ноён Бенетэд татан сэтгэл төрөөлж бас олон сайн чанараа үзүүлнэ. Өдийн зав болоход тэд хамтдаа эргэж ирлээ. Оройн хатагтай Бенет охиноо ноён Бинглитэй гэрчгүй үлдэх арга сүүгчилж эхэлсэн юм. Элизабетэд энэ удаа ээждээ саад болох санаа өгөө тул захаа бичгээр явж одоход бусд нь хүзэр тоглохоор суулаа. Захаа бичиж дуусаад эргэж ирвэл өрөөнд зөвхөн Джейн, ноён Бингли хоёр байх ба буур суртаа яриа өрнүүлсэн шинжтэйг үзээд ээжийнхэн арга бачийг гайхаж билээ. Тэд нааш эргэж Элизабетыг харангууд яаран салж холдоцгов. Гэхдээ тэднээс илүүтэй Элизабет эвгүй байдалд орлоо. Бушуухан эргээд гарах гэтэл айл хэдийн сандалд сууж амжсан ноён Бингли завхарч босоод эгчийнхэн чихэнд нэг юм шивнэсний өрөөнөөс уралдан гарав. Джейн наашаа гүйж ирэнгүүт Элизабетыг шууд тэрч аваад энэ хорвогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болсноо дуулгалаа. Элизабет баяр хүргэхэд Джейн түүний амнаас гарах үг бүрт талархна. "Би ээж дээр очлоо. Болсон явдлыг тэр миний амнаас сонсох ёстой. Бингли сая аавтаа уулзахаар явсан. Надад гэрлэх санал тавьсныг сонсоод ээж хөлн газарт хүрхгүй баярлана биз. Ийм их аз жаргалыг мэдрээд миний хөл гойх шиг болж байна." Хэдэн сарын турш төгшөөрт автуулж асан асуудал цагаа тулахаар ийм хурдан амархан шийдэгдсэнийг Элизабет гайхна. Найз нь хэд сэрэмжилж дуун худал ярьсаар байтал ингээд шийдэгдчихлээ гэж тэр аярхан хэллээ. Ноён Бингли эцэгтэй нэг их удаан ярьж саадалгүй эргэж ирээд эгчээг нь сургална. "Дэше ээжтэй уулзахаар гарсан." Ноён Бингли хаалга хааж Элизабет төхөж ирээд Джейн хичнээн хайртай. Түүнд зөвхөн сайн сайхныг хүсэж байгаагаа дуулгав. Элизабет баяр хүргээд түүний гарыг хатхан байж уг бүрийг нь дуртаяа сонсно. Сүйд бүсгүйн төгс эмэгтэй ба өөрөө хичнээн аз жаргалтай байгаа тухайга Бингли дуржигнуулах хаж. Тэдний зан ааш адилхан болохоор гарцаагүй аз жаргалтай амьдран гэдэгт Элизабет огт эргэлзээгүй юм. Энэ айлд ийм баяр баясгалантай үдэш тохиож байсан эсхийг мэдэхгүй юм. Джейни царайд аз жаргал гийж хизээнийхээс илүү хөөрхөн болжээ. Түүний ээлж удахгүй ирнэ гэж найдах Кити бас тасралтгүй нэмсгэлнэ. Хатагтай Бенетийн сэтгэл ханамжийн тухайд хэлэх үг олдохгүй. Ноён Бенет хүртэл хооллохоор орж ирэхдээ сэтгэл санаа сайхан байгаа нь илтэн. Гэхдээ зочныг явтал тэр үг дуугарсангүй. Хаалга хаагдангууд ууган охин руугаа эргээд хэллээ. "Джейн баяр хүргэе. Чи энэ хорвогийн хамгийн аз жаргалтай сүйд бүсгүй болно" гэд үнснээ. "Чи сайн охин болохоор хүснээрээ амьдрна. Та хоёр сайхан нийцэн гэдэгт би итгэлтэй байгаа. Учир нь та хоёр нэг нэгнээ гомдоо хоргүй уян зөөлөн тахимдуу заарч хүртэл завшиж мэдхээр итгэнтгий. Марж орлого нөхөж хүрлцэхгүйргүй өгөө өмөр хүмүүс шүү дээ." "Аандурч байна. Мөнгөний асуудал дээр би ухаалаг нэхур байх болно." "Яхаараа орлого хүрлцэхгүй гэж?" хэмээн хатагтай Бенет дургуцээд. "Бингли жилийн 4-5 мянган орлоготой хүн." Тэр охиндоо хандан өглөж гарав. "Джейн, ээж нь үнэхээр аз жаргалтай байна. Би өнөө шөнө лав унтахгүй байхаа.
Миний охин хөөрхөн гэж би дандаа хэлэх байсан. Ноён Бинглийг ах манад энд ирэхэд л та хоёр хичнээн сайхан хос болохыг би төсөөлсөн юм. Тэр миний мэдэх хамгийн сайхан залуу. Хатагта Беннет одоо Жэнээс босод бүх огтоо мартлаа. Харин дүү нар игчийн удахгүй эзэн суух байрны талаар бяцхан судалгаа явуулна. Мэри тентхийн номын санд шүлэнгдэх болов. Кэти тэнд ойр ойрхон үдшилэг зохиох хэсгэд хамгийн их санаа зовно. Мэдээж Бингли одоо Лонгборнд өдөр бүр ирж хариу бүрий болтол саадна. Хаяанаг бусад айл зоогонд урж тэр явах болбол хатагта Беннет маш их дургуулгадаг байлаа. Жэйн Бинглид бүх анхаарлаа хандуулах тул эгчдүү хоёрын ярилцах цаг тун хомс болжээ. Нэг орой хоёулахнаа үлдэнгүүд эгчин түүнд хандан. Хавар миний нийслэлд ирснийг Бингли огт мэдээгүй гэж байна. Би бүр баярлцглаа. Би хувьдаа үүнд хизээч эргэлзэж байгаагүй. Гэхдээ тэр яагаад гэдгийг тайлбарласан уу? Намайг сонгосноос хойш харилцаа хүндэрсэн нь их чихэн хийсэн ажил гэж байна. Дүү надаас илүү хүнтэй суун гэдэгт Кэролин итгэлтэй явдаг болохоор гайхах зүйлгүй. Гэхдээ бидний аз жаргалтай амьдрахыг хараад тайвширч удахгүй дотносох биз. Тэгсэн ч урдынх шиг харилцан итгэн гэж би амлахгүй. Чиний ийм шийдэмгий байгаа чинь ёстой зөв. Өнгөрсөн намар нийслэл рүү явахдаа Бингли надад үнэхээр чин сэтгэлээсээ хайртай болсон бижээ. Намайг өөрт нь хайргүй гэдэгт итгэсэн учраас л эргэж ирээгүй юм байна. Мэдээж тэгж бодсон түүний алдаа. Гэхдээ энэ бол Бинглингийн хитрхи даруй зангаас болсон. Ээж цагаатгая да. Бингли үнэндээ давуу сайн чанараа дутуу үнэлдэг, хичнээн хулчгар хүн гэж Жэйн батлана. Бингли тухайн тохиолдолд Дарси найзынхан гүтгсэн үүргийг илчилж дэлгээгүүн сайн хэрэг гэж Элизабет баярлав. Эгч нь хичнээн өршөөнгөө цайлхан байлаа гэд тийм ямиг таг мартах нь юу бол. Би үнэхээр аз жаргалтай байна. Гэхдээ чамд бас яг Бингли шиг сайн хүн олдоосай гэж хүснэ. Чи надад өчтөчнөө тийм залуу санал болгосон ч би чам шиг аз жаргалтай байж чадахгүй. Үүний тулд яг чам шиг ээлдэг ууж ер нь л олон сайн чанартай байх хэрэгтэй. Өөрийнхөө зарчмаар явахыг минь зөвшөөрөөч дээ. Хатагта Беннет хамаг нууцыг Наац Филлипс дэлгэж орхижээ. Ингээд ойр хавьд энэ мэдээ түүмэн шиг тархав. Хэдэн сарын өмнө Лидиагийн оргосныг сонсоод хараал эзэн гэр бүл гэлцгээж байсан болов. Өнөөдөр харин хорвоогийн хамгийн аз жаргалтай айл гэж хүн бүр ам уралдан магтах болов.